Зогсоолгүй зовлон зогсоё. Баянгол дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. Тэгэхээр миний бие Нимагийн Улаанбаяр Пүрэвэгийн гамболд бидний зүгээс 3 дугаар хорооны оршин суугчдад тулгамж байгаа гол асуудал юу юм бэ гэхээр зогсоолгүй зовлон гэж ингэж харж байгаа юм. За төмөр замын байрууд 3 дугаар хорооны нутагт туршиж байдаг Гранд Вилла хотхон цагдаагийн 375 айлын орон сууц 48-ын А байр, гайлын 54 айлын орон сууц. За мөн 9 ордон хотго гэсэн эдгээр хотхон орон сууцны байрууд маань авч зогсоол маш хомсдолтой. Тэгэхээр эдгээр байрны оршин суугч иргэд маань автомашина байрлуулахын тулд зогсоол хайж олон цагаар явдаг. Гэрээсээ хол газар автомашина байрлуулдаг. За автозамын зурчих хэсэгт машина байрлуулдаг. Бусдын машиныг хааж автомашина байрлуулдаг. Энэ нь өөрөө бас тухайн иргэн өөрөө амгалан тайван амьдрахад за бас бусад хамт нэг хотхонд оршин сууж байгаа иргэдийнхээ бас амгалан тайван байдлыг алдагдуулах. За шөнө унтж явахад нь машина холдуулаач гэж утасдах юм уу тийм ээ. Зарим яасан тохиолдол машина ашиглаж байгаа гарах боломжгүй болох юм уу? Ийм проблемууд байдаг. Тэгэхээр энийг шийдэх гол асуудал нь юу юм бэ гэхээр өнөөдөр Хятад улс Солонгос Японд хэрэгжиж байгаа нэг туршлага байгаа. Энэ юу юм бэ гэхээр жижиг зайд олон машиныг багтаах төмөр каркас нь олон давхар лифт бүх ийм автозогсоолын асуудал байгаа. Тэгэхээр энийг Монгол нэвтрүүлээд гэж байгаа. 3 дугаар хорооны эдгээр автозогсоолын асуудалтай хотхнуудад байрнуудад зогсоолын асуудлыг бид нэр шийдэх боломжтой гэж үзэж байгаа. Төсөв санхүүгийн үйл мэдээж орон нутгийн хөгжлийн сан мөн төр хувийн хөгжлийн түншлэлийн зарчмаар шийдвэрлэх боломжтой гэж бид үзэж байгаа юм. Тийм учраас 3 дугаар хорооны оршин суугч та бүхэн зогсоолгүй зовлонгоо зогсоё. Автомашины зогсоолын асуудлыг шийдье гэж байгаа бол за Монгол Ард Түмсгэлт намаас нэр дэвшиж байгаа Пүрэвэгийн гамбол Нимагийн Улаанбаяр миний бие мөн Ардс намаас нийслэлийн иргэдийн хурд нэр дэвшиж байгаа Галин Дэвийн инх бол Лагус сүргийн наран туяа нарыг дэмжээрээ ингэж бүгдээрээ хамтарч байж зогсоолынхаа асуудлыг шийдэх юм байна. Ингээд хамтдаа зогсоолгүй зовлон зогсооцгоё гэж уриалж байна. Амар тайван амьдралын төлөө.